Summer has come and passed. The innocent can never last. Wake me up when September ends. Шинжэнгөө тагшаараад Бангкокоос энэ Кочан гэдэг арал руу нийтдээ нэг 5 цаг орчим явт юм байна л да. 4 цаг автобусаар яваад наашаага арал руугаас нөгөө фери гэж ирдэг штэ. Тэрэн дээр шууд машинтаа гараад дахиад тэгээ арлаасаа ийшээ бол арай гайгүй юм байна. 30 минут тагшаагаар энэ Рамаяна гэдэг энэ зочдлууд төрөл ирлээ л дээ. Энэ resort гэдэг тийм ээ одоо амралтын газар шиг хэлж болно. Энэ бол үнэхээр маш үзэсгэлэнтэй сайхан амралтын газар юм байна. Бассейнтэй юм байна. Өглөө болгон бассейнаа цэвэрлж байна. За энд jacuzzi байна. Гэтэ ерөнхийдөө бол маш үзэсгэлэнтэй газар байна. Фитнес, jacuzzi, хүүхдийн тоглоомны талбай, янз бүрийн бар, ресторан гэх мэтчлэн тэгээд бүх юм энд байна. Энэ өрөөнүүд нь бол хөөрхөн одоо манайхаар ярих юм бол нөгөө лагерын байшин гэж хэлэх юм уу да. Тиймэрхүү өрөөнүүдтэй юм байлаа. Тийм нарийнхан замтай энэ замаараа ингэж усаараа шууд өрөөрөө орчин. Тэгээд нааш явж хахад их сонин Шинжэнгөө бороо орлоо л доо машинд явж хахад. Тэгээд жолоочийн хэлж байгаагаар бол энэ үйлрэлд бол одоо бороо орно гэсэн асуулт бол ерөөсөө байхгүй л гэдэг хэлэлтэй. Сонин зүйл болж байна гэл яриад байна лээ. За яг хөөхтэй бид нар баг ингэж бороо орохгүй зүгээр нэг юм бүр хөвгтөө байсан баг дээр ч юм шиг. Их гоё ширүүхэн байна. Тийм амар бүр айхтар халаад тэгээд авахгүй. Гэтэ одоо Таиланд бол нөгөө өвлийн нэлтөө ерөнхийдөө. За энэ манай өөрөө энэ гадна талаас ингэж харагдаж байгаа. Энэ гадааны хөөрхөн балконтой гадаа гараад суухад их тогтой гаднах орчин гоё ийм бодол юм байлаа. За хэвлэж соноо өрөөрөө оръё. Манай өрөө 146. За өвөө нэг иймэрхүү 10 хоногт бол энд өөрөө хэрэгтэй юм тийм ээ. Өөрөөрийг нэг юм хөө байдлаар байнга авч явж штэ. Тэгээ энэ удаагийн аяллыг маань хамгийн дотны эдэн найз маань за мэдээж Монгол газар тийм ээ. Монгол газаргүй бол хайшаач явахгүй. За Сингапур пивгүүгээр бас хайшаач явахгүй. Манай Эрдэнэ гээд найз эдэн за энэ мэдээж явах зам зур унших Great Reply to Global Questions гэдэг гоё ном байдаг. Таах нэг уншаарай гэж зөвлөе. За яг энэ Кочан гэдэг бодроо хүрэлсэн юм биш арал руу хүрэлсэн юм гэж. Атаас өмнө нөгөө та бидний сайн мэдэх Phuket гэдэг газар руу төлөвлөж ирсэн л та. Тэгэхээр All for Diving гэдэг компанитай холбоотойгоо тэр нь усан сумбах аяллыг хийя гэдэг тохиолцоод ярьсан байсан. Боловч нөгөө Монгол зангараа нөгөө буудлаа захиагүй тайд очиж болохгүй л гэдэг гэж байна. Тэгээд чинь бүр Phuket гэдэг газар гэдэг чинь хичнээн 100 боол байдаг газар шүү дээ. Нэг ч боол байхгүй. Нэг ч өрөө байхгүй нэг таашаа. Тэгээд гэр бүлтэйгээ явж байгаа учраас очингуудаа тийм риск хийгээд явах уу. Боол болохгүй ямар одоо майхан бариад далайр идэх хангалттай шүү дээ. Тэгээд өөр альтернатив өөр юу вэ гэж судлаад энэ Kochan гэдэг энэ 5 жилийн өмнө нэгдсэн арал юм гинэ. Энэхийн хаан одоо 5 жилийн өмнө энэ арал дээр ирээд энэ арлыг юм ресурсны амралтын газар болгоо гэдэг тушаагаад явжээ. Тэрнээс хойш 5 жил өгч байгаа гэж байна. Гойхоо бас маш их зурч ирдэг болчих 5 жилийн дотор их юм хийсэн байна Таиландчууд. Энэ арал маань энэ Камбожийн хэлтэй маш ойрхон. Эндээс цаг гаруй довсонгосоор яваад Камбожид орчдөг гэж байна. Камбож орчдөг. Камбожоос орж болно ч гэж байна бүр даашаа. Манайх ч бас визгүй орчд юм шиг шүү дээ. Энэ сайхан Таиланд руу бид нар сая визгүй орчихжээ. Энэ сар 13-наас хойш та удаан хашдаа Таиланд руу сарын хугацаатай ямар ч визгүй орж болно гэж байна. Тэгэхээр монголчууд маань наашаа одоо ямар ч проблемгүй болчихё. Энэ сайхан газар шүү дээ. Тэгэд Бангкокт нэг онцгой шууд наашаа ирлээ. Тэгээд гол ирсэн зорилго маань юу юм гэхээр дайвинг тийм.
дайвинг гэдгийг одоо монголоор өчнөө орчуулах юм бол одоо усны гүн рүү шумбах гэх юм уу та. Тэгэж бол шууд орчуулж болно. Тэгээ яагаад энэ аяллыг сонгосон бэ гэж ер нь сүүлийн үед жоох юм экстрем одоо adventure атланттай юм аяллуудыг сонгох дуртай болоод байгаа. Саяхан тав мэдж байгаа Африкийн дээвэр буюу Килиманжаро ууланд авчиж ирсэн. Тэгээд энд байхдаа би сэтгүүлч асууж ирсэн. Та одоо дараагийн аялч юу авах вэ гэж. Тэгээд би түрүүний хэлж ирсэн зүг дайвинг гэж нэг юм байдсан байх те зүгээр чадах уугүй юу мэдэхгүй зүгээр ямар ч санагдаад яваад үзье гэсэн. Энэ мөрөөдлөө биелүүлэх гээд энд гол зорилго маань ирсэн байгаа шүү дээ. Summer has come and passed. The innocent can never last. Wake me up when September ends. За энэ л тэгэл далаараа гарна. Миний багш Флориан гэдэг герман залууга тэр миний камераман гэж бас одоо усан доор камераман Саша гэдэг орос залуу байж байгаа. Тэр интернетээр цагаагаар харсан 2 өдөр бороотой гэсэн 2 өдөр өчтөр өнгөрсөн л доо. Өнөөдөртөө бас бороо ороод байх юм. Энэ юм жижигхэн хөрхөн одоо хатан арал гэх юм уу эсвэл цаадаа татаатай. Тэг энийг тойроод сумбдаг. Нийт нь 12 метр гүн байна дээ. Зарим газраар нь 15 ч юм уу те. Тэг маш гоё. Үсгэндээ доороо танаас дургийн ануугаар харах болно. Усан доор болохоор би нэг л удаа зураг авуулсан. Баянга нөгөө энэ дурагчдыг дагуулж явах болцоо авах хөрхөн үнэтэй. Нэг удаа энэ зэрэг усан доогоор авч явахын тулд $150-аас $160 төлдөг тэр утгаараа би 4-5 удаа доош орсон гэдэг бас баянга яваад ирэх. Гэхдээ энэ удаа орсоо сайн зураг авсан байгаа. Таа өснөө миний нэг зам түрүүгээр үзэх байхаа гэж бодож байна. Манай боцман гэж ярьдаг энэ капитаны дараа ордог 2 дахь ранкийн энэ залуу байгаа. Заваа бэхлэх тэгээд одоо янз янзын ажлууд их хэрэг юм л дээ. Том зав ирж байгаа учраас эдрийг жоохон зайгаа тавьж холдоо гэж манай боцман холдуулж байна. Энд тороос байдаг юм байна. Тэгээд тороосноос нэгэ бэхлэн. За ингээд зав зогсож байна. Инжээ. Байна хоёроос анхан зогсож байгаа хоёр гэр бүлийн хоёр. Ихтэй л жоохон сандралдаг юм байлээ. Үнэхээр тийм амар их шүү. Тэр бас 3 амьсгах юм бол доор бол аминд аюултай байж болохоор тийм юм байлээ. Гол нь сандрахгүй зөв амьсгаагаад авч явах хэрэгтэй. Хамраар амьсгах болохгүй. Хамраар амьсгах усаараа тэгээд тэрэндээ хахаж авчаад бадарна. Тийм учраас хамрыг бол зөвхөн амьсгаагаа гаргаж явах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр маш богино хугацаанд их юм сурах шаардлагатай. Энэ зөвхөн dive master гэж байна. Шаардлагатай. Тэр сайн сэтгэв. Мэдээ. За нэр маань одоо агуудаа авсан багч байна. Тэр санхан дээр сандарч ирсэн. Одоо бас энэ үднийг бол арай тасчаад гайгүй байна. Одеваемся. Оля. Зовите вас. Да, Ольга. А нет, мы сейчас одеваемся? Мы уходим, мы вторые. Бачоо тэгээд хамаагүй сайн байна. А сейчас мы поддуваем. Значит, первое, Пари чек. Цаавал нэг ханаж
усан дорох юм шалгаж явах хэрэгтэй. Энэ манай dive master эмэгтэй. Тэгээд залуугийн бүх юм шалгаж байна. Бүх юм номын сороо байна уу гэж шалгах хэрэгтэй. За манай онгоцон дээр бас орсууд дараагийн эзэнт хацсан. Тэр шарштай эмэгтэй бол master dive-ын түрүүнд хийсэн юм дээр туслагтай дэлхийн бүх шотлох газруудаас сонгосон гэж өөрөө ярьжсэн байна. Харах орчин гоё байгаа. Өнөөдөр гоё өдөр байна гэж байна. Заавал автаа харахгүй юм байна л да. Харин автаа байсан илүү харах орчин мууддаг бас байдаг гэж хэлж байна. Ерөнхийдөө ийм зүйл хамаагүй дээр энэ орсон мэтээ бас ярьжсэн. За одоо регуляторынхаа нөгөө хийх гаргахаар шууд ингээд доош орчиж байна. За ингээд доош орцохоо. Нэг бол жоохон доош орох жоохон хүндрэлтэй байх шиг тусалж байна. За ингээд зүгээрчлээ. За манай хоёр натаа хамт курсыг хийсэн. Дараа нэг өдрөөр 2 өдрөөс хойно хийсэн 2 маань. Өнөөдөр анх удаа усан дорох байгаа. Одоо баадич нэгнийгээ шалгах гэсэн үг тийм. Заавал профессионалууд гэсэн заавал усан дорохоос өмнө нэгнийгээ заавал шалгах хэрэгтэй. Тийм. Нэг баадич чек хийж байна. За тэгээд таан усан дорно. Ahead of you and take a big step forward. Oh, good. Okay. You okay? Наташа жоохон сандраад багш. Анх ороход бол айгүй хэцүү юм билээ. Аас тийм амар зүйл биш шүү. Гэтэ бол гоё та нарыг битээ ороорой гэж байгаа юм бол биш. Ер нь болцоо бас суралцаад усан дорох амьдрал яг өөрийнхөө нүдээр үзнэ гэдэг бол бас тэр болгон хүнд олдоод байх тийм завшаан бол биш. Гол суралцах хэрэгтэй. Хүн болгон чадсан юм яагаад гэж чадахгүй гэж тийм ээ. Эхний хоёр оролцоо жоохон тэмэхтэй сүүлдээ бол өөрөө бүр enjoy гэж ярьдаг шүү дээ. Амар гоё тэр бусчимд анхаарахаа бодоод зөвхөн усан дорох амьдралд анхаарлаа хандуулаад амар гоё тэр загас мас анзаараад эхний үед бол юун тэр загас мас анзаарах яаж зөв амьсгах вэ? Яаж тэр бүх юм контрол хийж явах вэ? Тэгэл анзаарч өнөө хөсөл тэр усан дорох загас байна юу байна анзаарахгүй. Дараа нь бол үнэхээр гоё анзаарна. За манай дэш орчлоо. Роупол яа олон олсоор дэш ордог. Бариад сандрахгүй тулд бай гаранд барьжтай байх хэрэгтэй гэдэг үгнээс олсоор дэш ордог. Одоо тэгж орж байгаа харж байгаа. Энд бол хамгийн доотлын гүн 15 м байдаг. Өнөөдөр 15 м дэш хөнгөө орох хэрэгтэй. Саарж чадахгүй байх шиг. Регулятор нөгөө жилетийнхаа хийг сайн гаргаж бүсрээ зүйлсэн нөгөө heavyweight буюу жин таарыг өөрөө чинь доошоо тах хэрэгтэй. Доошоо яваад өөрөө ганцаараа зуг авч байгаа учраас ингэж лахгүй бол өөрөө ороод араас зураг авалттай биш тийм ээ. Summer has come and passed. The innocent can never last. Wake me up when September ends. Ингээд энэ бол одоо би өөрөө зураг авахгүй манай нөгөө түрүүн би ярьжсэн шүү дээ Саша гэдэг нэг орш камераман маань одоо ингээд шууд миний зургийг аваад хэлж байгаа л да. За ингээд эхний өдөр шууд орохдоо одоо зурагчингаа аваад ордог жоохон буруутсан. Буруутсан ч багтай туслахгүй үед зурагчин ер нь ингээд бодож байгаа хамгийн сүүлийн өдөр зурагчингаа аваад орсон бол илүү бас сайн сэтгэдэг болсон нөө орсон бол илүү бас гоё сэтгэл харуулах байсан баг. Гэхдээ яг сүүлийн өдрүүд нь болохоор дандаа нэлээд гүн 36 м хүртэл доош орсон учраас энэ нөгөө visibility буюу харах болчих жоохон багасч ирсэн учраас эхний өдөр бол нөгөө анхан суралцж байгаа хүмүүс гэдэг утгаараа 15-аас 16 м-ийн гүнд ордог учраас энэ харах болчих маш сайн байсан учраас би бас эхний өдөр аваад орсон зөвч юм шиг. За энэ ингээд нөгөө
ер нь энэ дайвинг хийхэд одоо томилох хөрөнгө гэж ярил л да. Энэ нь энэ 3 зүйлээс бүтдэг. Энийг аваад нэгэн сурчсан байгаа. 3 зүйл гэдэг нь нэгд нь мэдээж газан баллон байгаа. Хоёрд нь жилет гэж ярьдаг. Жилет гэдэг нь одоо өмсдөг, зүгдэг зүйл байгаа. Энэ нь болохоор нөгөө хөвг чадварыг одоо тодорхойлдог, өөрөө хийлгэдэг, хийгээ буцаа гаргадаг ийм зүйл байгаа. Тэгээд гурав дахь нь болохоор регулятор гэж ярьдаг юм байна. Регулятор гэдэг нь одоо энэ яг амьсгалах тэр аппарат л та. Тэгээд түрүүний та нар харсан тэр 4 шатангтай ийм аппарат байж байгаа. За ингээд эхний өдөр аялдаа гарсан. Одоо тэр анхудаа дадаан бүр орж ичгээл цагаагаар жоохон бөхөгдөө байсан. Тэр утгаараа энэ завь дээр би баг ганцаараа явсан тоо. Одоо манай багш герман залуутайгаа ингээд камераман буюу манай Сашатай Капитан Мой гэдэг энэ хөлгийн дарга буюу боцман ингээд тав дургуулнаа явсан. Тэгээд тэрэн зурсан доо бүгдээрээ надад анхаарал тавиад үлдээн тэгээд сайхан явлаа. Тэгээд би бас юм санаад болсон тийм зураг мураг авах ийм бүрхэг өдөр бас доормор юм харагдах юм болоо бас би ч бас нэг кино мэн хийдгийн тэгээд бас нэг монголчуудаас харуулж санаатай байгаа ингээд ярьжсэнгүй харин бүрхэг байх тусмаа улам тод гардгийн штэ гэж надад анх хэлжсэн. Би бас жоохон үнэшгүй юм сони юм бэ. Тэр нөгөө нартай байх тусмаа нөгөө нарны илч чинь бас хуурал муурал үүсээд бас жоохон муу гардаг тал байдаг гинэ. За ингээд нэг сонин одоо зориултын хувцалтаа одоо энэ хувц нэг инженерхүү тийм одоо хувц байдаг. За энийгээ өмсч аваад тэгэл одоо усрууд анхудаа орох гэж байгаа байдал шүү дээ. Тэгээд анх орж байгаа хүн дүүг нь энэ битүү хувцсыг өмсвөл их зүгээр юм шиг байгаа. Надад бол ягаад чи юм нэг шорторхоо юм хувцсыг өгсөн байгаа. Энэ ягаад битүүг өмссөн зүгээр вэ гэхээр доор одоо нөгөө хад мад руу шүргэх мөргөх янз янзын одоо шилж чадахгүй хүмүүст бол их тохиолдсон л доо. Тэгэхээр би бол өвдөг бас нэлээд доор зурсан. Тийм тохиолдол бас гардаг юм лээ. За одоо ингээд амьдралдаа анхудаа далаар бол одоо гүн рүү орж байгаа байдал энэ шүү дээ. Тэгээ эхний үед бол одоо үнэхээр бас туршлага буудах. За энэ нэг толгой дээр та нар анзаарсан баг хүн болгон ороод толгой дээр гараа ингээд тавьдаг. Энэ нь болохоор дохио зам л да. Дохио зам одоо нэг усны доор одоо загс одоо ядгуултай адилхан бидрус ярихгүй. Тэгэхээр бүх одоо үйлдэлүүдээ хоорондоо дохио зангаар ярилцдаг. Энэ дохио занг бол одоо нөгөө бассейнд бас суралцчихсан. Анхны өдөр болохоор ийм тороосоор дээш ордог юм байлаа. Бас барьцтай гэдэг үүднээс байж тээ. За тэгээд ингээд тороосоо тавиад гүн рүү явна штэ. Тэгээд ингээд мөн багш маань чирээл одоо анх удаа ингээд явж байгаа байдал. Зүгээр анхны удаа далаа руу ороход тэр нөгөө далайн гайхамшиг гоё энэ тэрээ бол нэг одоо анзаарахгүйх нь хайшин зүгээр нөгөө сандралтай одоо яаж зүг амьсгалах уу яаж өөрийгөө авч явах уу гэдэг дээр илүү анхаарал тэр гоё зүйлүүдийг бас нэг анзаарахгүй л дээ. Тэгэхээр дараагийн удаа бол харин үнэхээр юм бүх юмыг анзаард юм байлээ. За нэг хамраа дараад байгаа зүйл болохоор нөгөө даралт таах одоо бас 5-6 метр гүмэн рүү ороод чихнэх бол нэлээд эвгүй болно шүү дээ. Тэгэхээр байнга ингэж хамраа дараад чихнээсээ хийгээ гаргаж явах хэрэгтэй байлээ. За ингээд далаа ороод хоёулаа очиж суучаад тэгээд нөгөө бүх зүйлээ одоо нөгөө бассейн судсынуудаа дахиад энэ доор суралцсан. Энэ бас жоохон өндөрлөлтэй. За энэ нөгөө регулятораа аваад амандаа буцааж хийж байгаа энэ асуудлыг байнга хийн. Энэ яагаад ингэ хийгээд идэв гэхээр сэлж явах тохиолдолд энэ амнаас унах байдаг юм уу эсвэл хад санд шүрэгдээд унах тохиолдол байдаг. Тэгэхээр энийг авч зүйл сурах хэрэгтэй. Тэгээд энэ хоёр дахь дасгал. Энэ ямар дасгал хийгээд байна гэхээр энэ нүдний шид бол байнга эдхэн хугацааны дараа бол байнга чамддаг. Тэр утгаараа нүдний шидлээ жоох ингэ зай оруулаад утгашгаа далайн одоо энэ давстай усыг оруулдаг. Тэгээд энэ духан дээрээ ингэж дарж байгаад хамраараа гээд амьсгаа гаргахаар энэ нүдний шид маань буцаад сайхан цэвэрхэн болчих юм байна лээ. За энэ одоо нөгөө жилетийн хоёр төслөр байгаа. Энэ хоёр төслөрийг нэг төслөр нь болохоор жилетээ хийлнэ. Нөгөө төслөр нь болохоор жилетийнхаа хийх гаргана. Тэгэхээр энэ нөгөө хөөх чадварыг л одоо зохицуулж гэнэ гэсэн үг л дээ. За энэ дараагийн дасгал болохоор одоо энэ багшийнхаа одоо миний хоёр амьсгалын одоо аппарат эвдэрлээ гэсэн тохиолдолд бол багшийнхаа нөөцийг аваад хоёулаа ингээ гарнаасаа бариад дээшээгээ явна гэсэн ийм дасгалууд л одоо хийндээ. Тэгээ энэ дасгалууд нэлээд энэ доор 20 минут үргэлжлэнэ. Тэгээд бүх дасгалуудаа хийсний дараа л тэгээд аялдаа гарна шүү дээ. За ингээл анхны надтай одоо ихний өдөр тааралцсан л амтэн шүү дээ. Одоо медуза юм да. Энэ бол одоо маш олон төрөл байдгийн гişээ одоо замаа алцсан төрөл байдгийн гişээ. Үнэхээр
нөгөө та бидний нөгөө National Geographic, Discovery Channel энэ тэргээр үтсийн мэт л одоо ингээл өөрөө яг амьдаар нь ингээд үзэн гэдэг нь үнэхээр гайхамшиг юм байлээ. Тэгвэл түрүүн би ихний өдрөө сайн анзаарахгүйсэн гэсэн дараагийн өдрүүд үнэхээр юу нөгөө багшаагаач мартцсан өөрөө тэгэл одоо энэ бүгдийг самсараа сайхан сэлж өгнө шүү дээ. Гэтэ бол зураг бол үнэхээр авах болцоо надад байгаагүй тийм төхөөрөмж үнэхээр байхгүй тэр мөрийн одоо туристик гэдэг бас үнэтэй юм байлээ. Тэр болсон дайвинг буюу дадан хүн орох болгоомдод авч явах юм бол тэр ч бас хөөрхөн мөнгө тэр утгаараа цаашаагээ залууд нэг л удаа авч явсан байгаа тийм та бүхэн андарч явах энэ загас мас тэр хүүхдүүдийн 8 гээд нэг хөөрхөн хүүхдийн кино гэдэг шүү дээ. Тэр загас мас ч үнэхээр ингээд яг бүгдээрээ ингээд явж идэх юм байна лээ. Тэгээд би цаашаа бас гуйсан юм аа. Би ингээд нэг айд майд хийх ингээд манай нэг найз ялтаа готхоор ингээд одоо юм дэлхийд тойрсон айд майдууд хийдэг. Тэгээд нэг үдсэн харснаар түмэндээ үзүүчээ ингээд зураг хүрэг авч авдаг юм аа. Тэгээд чи бас нэг болцгоо бас нэг зураг мөрөг сайн аваараа гэж хэлсэн нөгөө цаашаа маань тэгдэггүй яг тэгвэл ганц чамааг аваад авах биш бас энэ загас одоо энэ дадаан ёроолдох энэ амьдралыг бас ахын зүйтэй юм байна гэж тэгжсэн. Тэгээд шатах болцоо байсангүй сая энэ Монголд ирээд одоо нон дофтер ирээд монтаж энэ хийж хахад цаашаагийн авсан зургуудыг харж байхад үнэхээр бас их сэтгэл гаргаж гоё зураг авсан байлаа цаашаа маань. Тэгээд чиний одоо энэ байхгүй гэсэн бас цаашаа баярлалаа гэж хэлье. За ингээд тэгээд шилжигсэнтэй ч гэжтэй зайлвал та бүхэн харж байгаа энэ багш нар маань бол аюу сайхан харизмтай одоо сайхан сэлээд ахтал би бараг энэ босоогоороо шахвал ингээд энэ нөгөө чадахгүй байгаагийн л юу л дээ туслахгүйгийн л шинжилтэй сүүдрөгөө бол хүн дасаад ирэхээр бол их туслаж идэх юм байлээ. Тэгээд одоо ингээд ихний үед бол сайхан чирүүлээд ингээд явна штэ. За энэ баллон маань нийт 250 баар гэж байгаа. Тэгэхээр энэ 250 баарын баллонтой нэг доош гарахад бол нэг цаг 20-с цаг 40 минут одоо далайн гүнээр явж болно. Тэгээ энэ бол ямар хүн яаж амсгаж байгаас бас их шалтгаан бол манай чигийн муу хүмүүс нь бол айгүй их амсгалаад гаргаад байдаг учраас их хурдан дуустдаг гэж байгаа. За багш нарын энэ бол нэг ийм баллонтой бол бараг 2 цаг хагасах доогоор явчихдаг гэж хэлж байгаа. За тэгээд энэ далай хөвгүүд дээр нэг могоон загас синетрэ гэж ерөөсөө хэдэн төрлийн загас хэдэн төрлийн ургамал тэгээд нэг корал энэ төр гэж ярьдаг шүү. Үнэхээр гайхамшигтай. Энийг бол явж үзээшээ гэж уриалмаар байна. Үнэхээр энэ бол шал өөр ертөнцийн байл шүү. Тэгээд нэг хүн нэг орцохоор салдгүй гинлээ. Тэгээд би ч одоо дараагийн аяллаар бол мэдээж одоо тэр өөр газар очсон гэсэн бас ингээд дайвинг хийн энэ төр гэж ингээд явах байх л та. Гэхдээ нөгөө сертификат гэдэг юм чинь заавал хэрэгтэй. Тэгээд би ч одоо ойлгохдоо энэ курсд нь суугаад шууд курс төгссөний дараа надад нөгөө сертификат өгчих юм байх гэж бодсон. Тэгдгүй юм гин. Тэр чинь нөгөө бас хүний ам насанд аюултай учраас энэ чинь төм өгөөрөө дамжуулж ээж миний шалгалт өгсөн юмыг харж ээж хэдэн удаа орсон бүх юмыг шалгаж үзчихээж төвөөс нь одоо шийдвэр гаргаж надад сертификат өгдөг гинэ. Тэгэхээр скуба дайвинг гэдэг сертификатыг бол одоо хүртэл би аваагүй байгаа зүгээр тэрийг бол дараа нь шуудангаар явуулдаг юм. Тэгэхээр одоо ирэх байхаа гэж найдаж байна шүү дээ. Ямар ч гэсэн болцлуудыг нь бол бүгдийг хийсэн хичээл суух цагийг нь бол одоо нийтдээ биш 16 цаг хичээл суулаа. 2 өдөр бассейнд нь суралцлаа. Нийтдээ хамгийн доотлоор 4 удаа ингэж далайн гүнрүү шумбах хэрэгтэй. Хамгийн доод нь 15 метраас 36 метр хүртэл шумбах хэрэгтэй. Бүх тэр нормативууд нь бол хангасан л та. Тэгээ шалгалтаа бол ихтэй англи хэл дээр өгсөн тэр асуултуудыг бас жоохон ойлгохгүй нь словардах энэ тэр болсон жоохон хугацааны хувьд жоохон удсан тал би ихтэй дараа нь би гуйж байгаа орос хэл дээр өгсөн. Тэгэхээр бас гайгүй байхаа гэж бодож байна. За энэ нөгөө сайхан алтан загсан ч үү. За энэ бол хэдэн мянга одоо хэдэн 100 мянга гараа байдаг юм билээ. Тэгээд энэ загснууд ерөөсөө их сонин айхгүй. Сайхан чиний өмнөр 2 3 урд дээгүр доогор ингээд хөлмөл шүргэхэд бас жоохон эвгүй. Ялангуяа тэр могоо загас энэ төр хөлмөл шүргээд гарахад бол бас наах автогонд бол жоохон сандраг тал бол би. Тэгээд анхаарахтаа би нэг бассейн сэлдэг шиг одоо бодоод гар мараараа сэлдүүлэх юмсан чинь гарны одоо юу бол ерөөсөө хэрэггүй гэж байгаа. Гар бол ерөөсөө ингээд регулятора бариад эсвэл урдаа ингээд 2 гараа барьчаад ингээд сэлдүүлдэл явдаг гинлээ. Тэгээд одоо тэрмээ дасгалыг одоо ингээд хийж байгаа байл шүү дээ. За Таиланд гэдэг энэ сайхан улсын Кочан гэдэг арлал л да. Энэ одоо Таиланд бол 2 томороо ордог ийм арлал юм байлаа. Яг Таиланд, Кампуч хоёрын дунд байдаг. Эндээс бол сонгохоор бол Кампуч руу цаг гаруй яваад орчдөг гэж байна. Монголчууд маш их орж болно гэж байна. Визмэд хэрэггүй л гэж байна.
Таиланд гэдэг улсаар Алтай ах 2 өмнө ирж ирсэн үедээ 3-4 удаа ирчлээ. Үнэхээр бас сайхан улс. Таныг 60-аад сая хүн амтай юм шиг байгаа юм. Үндсэндээ бол хаан тасгалтай улс л та. Тэгээд та бүхэн сайн мэдж байгаа бох нодлон энд чинь бас нэг зэргийн эргэлт гараад бидний сайн таних ерөнхийдөө Шинаватра гэдэг одоо Англи улсад ажил хийж байгаа хооронд нь эргэлт гараад энэ нөхрийг ч одоо ингээд жил гаруй бас их хонд нэрвүүлэхгүй бас цөлөө хийсэн тохиолдол гарсан шүү дээ. За эдийн засгийн хувьд бол бүр манайхыг бол мэдээж бас гайгүй. Одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 ам доллар мянган тийм ээ. Ер нь гол одоо эдийн засгийн юунд бол газар тариалан юм да. Газар тариалангаас одоо будаа экспортын одоо дийлэнх нь бол будаа эзэлдэг гэж байгаа. За тэгээ нэг жоохон мод байгаа, модон бүтээгдэхүүн байгаа. Тэгээд мэдээж цагаас агнуур байж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг ерөөсөө аялал жуулчлал одоо эзэлдэг л дээ. Тэгэхээр аялал жуулчлалаар бол үнэхээр одоо тасархай хөгжсөн. Тэгээд их сонин одоо юм adventure буюу адал явдал аялал жуулчлал янз янзын аялал жуулчлал байна. Одоо тэр дотроо сонирхолж хэлэхэд секс аялал жуулчлалч бас байна. Одоо секс тур гэж. Ялангуяа энэ Европынхан хэрцгаахын гэдэг. Тэрнээс айж нэг хичээл зорж байгаа зүйл энэ нөхдөд ерөөсөө алга. Тэгээд ингээд янз янзаар одоо бас аялал жуулчлалыг хөгжүүлж болох юм байна уу? Одоо монголчууд маань гэсэн эндээс бас санаа оноо авах аялал жуулчлалыг яаж хөгжүүлдэг боддууштай зүйлүүд маш их байх юм. Тэгээд манайх ч одоо аялал жуулчлал хэрэг хөгжиж байгаа үйлээ бас. Жилдээ эднийх ч одоо 20-с 30 сая жуулчин авч ийн гэж штэ. Тэгээд одоо аимшигын тоо үстэй. Чи манайх ч одоо нэг үсрээд нэг 100 гаруй 200 мянган жуулч авч штэ. Тэгэхээр бас бид нар бол суралцах юм бас их байна энэ улсаас. За ингээд нөгөө далайн ертөнцөөр ингээд аялал энэ нөгөө далайн ёжик гэдэг одоо зараа гэх юм одоо тийм ээ. Энэ урмад биш шүү энэ амтан. Тэгээ ийм амтад бол их байх юм билээ. Энд ч бас хөөрхөн хатгнаа бас уу. Тэгээ загснуудны нэг юунаас ингээд түүгээд авчих юм билээ их сонин. За ингээд тавхан авч байгаа энэ алтан загснууд бол ерөөсөө маш их яг тэгээд сэлж байгаа газрын дандаа өмнөр гараад ирэн эсвэл араас дагаа явчихна. Тэгээд яг ингээд хөл юунд орооцолтол ингээд яваад ах жишээтэй. За энэ аяллыг хийхэд мэдээж би санхүүгийн хувьд ганцаараа яагаад хүчрэхгүй. Тэгэхээр энэ сайхан загснуудыг хараад спонсоруудад урдмаар байна. Тэгээд намайг байнга дэмжиж явдаг Монгол газар компанид баярлалаа гэж хэлмээр байна. Мянгата анх удаа миний аяллыг бас дэмжиж байгаа манай Цэнгүүн алтан тариа компани байж байна. Алтан тариагийн Цэнгүүндээ баярлалаа. Миний найз Эрдэнэ тулгаа гэж хоёр залуу тэр хоёртоо баярлалаа гэж хэлээ. Ингээд байнга ам сангасан үедээ хамт авч явдаг Сингүүргээ сайхан сүүлийн үед бол одоо Монголд хийт болж байгаа шар ариг. Энэ одоо найз нартаа маш их баярлалаа. Та бүхний тусалцаагүй хүчин зүтгүүлгүй би энэ бас үзий харъя гэсэн юм харж чадахгүй. Ард түмэндээ монголчуудаа үзүүлж харуулъя гэсэн юм бас энэ бол харуулж чадахгүй шүү гэж хэлхэн зүйтэй баха. Тэгээд энэ аяллыг яагаад сонгосон бэ гэж би саяхан та бүхэнд мэдж байгаа Африкийн дэвэр Килиманжаро гэдэг ууланд бас гараад ирсэн. Бас л нэлээд эсэлттэй 6000 м дээшээ гарсан гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг сэтгүүлч надаас асууж ирсэн юм аа. Хаа яагаад дандаа юм эсэлттэй зүйл хийж идэг юм бэ? Дараагийн аялал юу ах вэ гэж. Тэгээд би тэр үед хэлж ирсэн дайвинг гэдэг нэг зүйл байна. Энэ далайн гүмэнд ордог одоо тэрүүгээр одоо монголчуудыг бол усан технологи гэж ярьдаг шүү дээ. Зүгээр яг хүмүүс хийгээд байгаа юм чи яагаад хийж болохгүй бас нэг үзье гэж бодоод шийдэл энд ирсэн л дээ. Тэгээд ирсэн ч бас болж юм. Тэгэхээр энэ бол гайхамшигтай ертөнц юм байна шүү. Тэгээд одоо ахаа та бүхнийгаа бас уриал юм. Тэгэхээр болцоо гараад чаддаг болтоо ингэж яваарай. За ингээд ихний өдөр маань ингээд дуусж байгаа ингээд одоо усан давруугаа хөлөг рүүгээ ирж байна. За ингээд ихний өдөр нэг цаг 20 минут далайн явуулаар явлаа. Тэгээ ингээд энэ аялал маань та бүхэнд таалагдсан байхаа гэж бодож байна. Дараа далайн явуул гэдэг ямар гайхамшигтай зүйл байдгийг бас та бүхэндээ харуулахыг хичээлээ. Ингээд дараагийн аялал маань бас сонирхолтой байх гэж найдаж байна. Хойд мөсөн төлрөө монголчууд маань авч үзээгүй юм байлаа. Тийшээ очие гэсэн санаа бас өвөрлөж байгаа. Ингээд дараагийн нэвтрүүлэгтээ та бүхэнтэйгээ уулзлаа. Баяртай үзэгчтэй.